Нэг 4-5 юм зүгээр тодруулъя гэж бодож байна. Ерөн эрхчлүүдэд бас энэ эдийн засагт энэ гадаад нөхцөл байдал тийм нөлөөлөх байдал бол амаргүй л байх. Тэгэхээр энийг ерөн зүгээр эдийн засгийн хөгжлийн яам маань бас бодит ямар эрсдлүүд байна. Ерөн ямар хариу арга хэмжээнүүд авахар бас төсөөлж байна. Ерөн бас юу гэж дүгнэж байгаа вэ? Одоо энэ үе үед л одоо дэлхийн өнцөг болон бүртэл одоо зөрчил мөргөлдөөн. За энэ трейд одоо худалдааны дайн энэ бүх зүйлүүдийн үндсэндээ энэ одоо аж ахуй нэгж байгууллагуудын гэдэг юм уу тодорхой салбарын өрсөлдөх чадварыг хомжийн, өртгийг нэмжийн энэ биднэрт бол шууд нөлөөлөх баг. Тэгэхээр энийг бас одоо ер нь юу гэж харж дүгнж бас ямар хариу арга хэмжээ авна гэж одоо тооцож байгаа юм. Тэгээ энэ хүрээндээ бид нар энэ дотооддоо ажлын байруудыг ер нь хадгалах, байгаа ажлын байруудаа хадгалах. За ерөн зүгээр цаашдаа нэмэгдүүлэх чиглэлээр ерөн ямар арга хэмжээнүүдийг бодлогын түвшинд авна гэж энэ төсвийн өрөөний мэдээлэл болон төсөөлийн хувьд одоо харж байгаа юм. За экспортын орлого маань ерөн гайгүй байж чадах уу? Зөвхөн нүүрслэгээд байдаг. За нүүрсийг одоо бид нар одоо эрхчлүүдэд 105 сая тонн нүүрс хөргөн л гээд байгаа. Нөгөө төмөр замын бүтээн байгуулалт маань ерөн ямар хувь явцтай явсан бол ашиглалтанд орох уу? Зөвхөн автоэврээр энэ хэмжээний нүүрс арай зөөхгүй илгүй л гэж би бодож байна. Тэгэхээр энэ төмөр замын гарц одоо бомбтууд чинь бас ашиглалтанд орчихно гэж бас та тооцож байгаа юу? Одоо Жинквер сайдаас л асууж байна л да. Тэгэхээр энэ экспортыг одоо бас төрөлжүүлэх буюу зөвхөн нүүрс зэснээсээ гадна өөр одоо ямар боломжууд байна? Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний төрөлжилт дээр юу байна? За одоо гаргаж байгаа энэ зэсийн хэмжээг юу нэмэгдүүлэх боломж юу байна? Одоо засгийн газраас ашигт малтмлын үйл өргөн барьж байгаа гэж энэ бодлого бас энэтэй уялдаж тооцоо судалгаанд ч орж байгаа юу? Иргэд олон нийтэд зөв мэдээлэл өгөхгүй бол бас буруу ташаал мэдээлэл авчих гад байлээ. Ашигт малтмлын үйл дээр бол би үг нь бол их чухал байл гэж бодоод байгаа. За энэ төрийн эмчийн компани одоо засаглал реформын асуудлуудыг одоо энэ хаврын жуулгаандаг нь баталчмаар байгаамаа. Энийг одоо эдийн засгийн хөгжлийн яам маань бас юу гэж харж байна? Усын төсөвтэйгээ дүүцгүйч хөрөнгөөр олтууд энд яригадаад байна. 40-50 мянган хүмүүс ажиллаж байна. Ихэнх нь одоо өгөөж муутай буюу за цэвэр ашигтаан ч тун цөөх юм бас. Энэ дээр ерөн зүгээр одоо зах зээлийг бас хувийн хвшлийн орон зайг зах зээлд хувийн хвшлийн орон зайг тэлж өхийн тулд энэ одоо өртөг зардлыг бууруулахын тулд ерөн эдийн засгийн хөгжлийн яам бас энэ төсвөөс гадуурах гэдэг юм одоо энэ одоо зүйлүүдийг юу гэж харж байна. Энийг одоо бас та ямар бодлогоор уялдуулах ёстой гэж бодож байна. Энэ зүйлүүд дээр нэг тодорхой хариултууд авъя гэж бодож байна. За энэхээр сайд хариулъя. За нэгдүгээрт манай эдийн засгийн суурилагдсан хүчин чадал дээд ачаалттай үндсэндээ тулцгаасан. Төмөр зам дээд хэмжээнд ачаад хийж байна, эрчим хүч дээд хэмжээнд үйлдвэрлэл явуулж байна, эрдэнэ дээд хэмжээнд олборлол баяжуулалт хийж байна, нүүрс дээд хэмжээнд экспорт хийж байгаа. Ажлын хүчээ бид нар 63% хүртэл дайчилж байна. Одоо бидэнд юу хэрэгтэй гэвэл бидэнд эдийн засаг, шинэ хөрөнгө оруулалт, шинэ экспорт, шинэ салбарыг бий болгож ийж энэ нийгмийн тавигдсан олон асуудлаар гарна. Улсын төсөв маань орсон орлогоор урсгал зардал буюу цалин тэтгэврээсээ илүү гарахгүй болж одоо энэ жил ингээд тулж байгаа шиг байна 27 онд. Тэгэхээр бидэнд бодлогын томоохон өөрчлөлт буюу үүн дотроо экспортыг эрс нэмэгдүүлэх, олон одоо зөвхөн одоо уулуурхай бүтээгдэхүүн, нүүрс, зэс, жонш төмрөөсөө илүү яагаад бид нар газрын ховор, фосфор, алтны ордууд ашиглаж чадахгүй байна вэ? Нөөцөнд тогтоогдсон одоо 200 гаруй тонн алт бэлэн байдаг. Бид өөрөө хууль эрх зүйн хязгаарлагдсан байдаг. Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн одоо фосфорын томоохон орд байдаг. Энийг дээр ашиглаж чаддаггүй. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх газрын ховрын орд байдаг. Үнэгээ бид ашиглаж чаддаггүй. Ийм байдлууд байна. Тэгэхээр энийг одоо шат тараатаа бодлогын асуудлуудыг шийдний их хурлд орж хэлэлцүүлнэ. За юуны өмнө эдийн засгт төрийн өмчийн оролцоо өндөр байгааг хүлээн зөвшөөрж байгаа. Төсөв болон төрийн өмч компаниар тооцоод үзэхэд 61 орчим хувь, эдийн засгт 61 орчим хувь нь бол төрийн өмчтэй холбоотой үүсэж байгаа. Ийм хувийн хвшилт орон зай гарах үүднээс төрийн өмчийн компаниудын одоо удирдлага зохион байгуулалт үр ашигын хувьд нэгтгэх, татан буулгах томоохон ажлууд эхэлсэн. Өчтөр та бүхэн сонссон засгийн газар 10 одоо төрийн өмч компани татан буулгах нэлээдгүй олон аж ахуйг нэгтгэх ажлууд хийж байна. За нөгөө талаас төрийн чиг үүргийн давхцлуулан бүтцээр холбоотой үүрэг даалгавар ерөнхий сайдаас өгдөг дүн шинжилгээнүүд хийгдээд эд явагдаж байна. Бид нар
намар төсөвтэйгээ хамт энэ засгийн газрын одоо төрийн албаны бүтэц давхардал чиглэлтэй холбоотой томоохон өөрчлөлтийг бол хамгийн цаад хугацаанд оруулах байх. За экспорт чиглэсэн дэд бүтцүүдийн хөрөнгө оруулалтууд тасралтгүй амжилттай хэрэгжиж байна. Хэл холболтын төмөр зам, бомбын ухаадаг системүүд нь бүгд ажилдаа үндсэндээ ороод эх он дахид бүрэн жигдэрнэ. За одоо байгаа боломжоор бид нэг 90 сая тонн үрс экспортлж гаргаж чадаж байна. Одоо төмөр зам холболт орсноор энэ байдал бүр цаашдаа одоо баталгаажих юм боломжууд байна. Шулуухан хэлэхэд эдийн засгийн хэрэгжүүлэлүүдэд эрсдэлтэй байгаа. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж байна. Дэлхийн улс орнууд худалдаа, тариф юм болон зэвсэгт мөргөлдөө ингээд олон одоо ийм докторгүй байдлыг үүсгэж байгаа. Энэ манайх шиг хөгжиж байгаа орнуудад бол шууд эхний ээлжинд инфляц болон хоёрдугаарт төсөвт ирж байгаа ачаал эрс нэмэгдэж байгаа. Валютын нөөц нь тодорхой хэмжээнд дарамтууд бий болно. За энийг л одоо бодож сөрөг арга хэмжээнүүдийг бид засаг. За сайн зэрэг гүшүүн тодруулъя. Тэ Жижигэнгүй сайд бас тодруулаад хэлээд өгөөч. Ерөн зүгээр энэ нөхцөл байдлуудын нэг дүгнсэн дүгнэлтүүд бол үндэсний аюулгүйн зөвлөлийн хавцаан дээр бас бэлтгэж байгаа байх. Энийг ер нь чуулганаараа нэг хаалттай сонсуул яа. Гадаад нөхцөл байдал бид ер нь яах ёстой юм гэдэг асуудал дээр. За энэ төрийн албаны реформ явуулж үзээрэй. Та энийг хийжүүл одоо өстой таныг одоо бараг шүтмээр байна. Би одоо бас хууль зүйн салбар болон төрийн тусгай албан багштай бас илэн даалангүй шулуухан хатуу юм хэлмээр байна. Одоо та бүгдийн 1 жил ажилласныг 1.2 жилээр тооцож байгаа энэ зүйлээсээ жишээ нь болчихвол яа гэм бэ? Одоо би ус орноо бодмоор байна. Магадгүй хүнд хэцүү үед байсан. Та бүгдийн ажиллах нөхцөлийг хангаж чадаагүй үед бол байсан. Хүн хүч их хомс байсан үе байсан. Гэтэл энэ татвар төлөгчдийн мөнгөөр бэлдэж байгаа залуучуудыг 42-3 таад тэтгэр суулгах чадсан. Жишээ нь одоо манай цагтаа хөлс ахуулах салбар. Иннээсээ л эхлээд реформ хиймээр байна. Энэ татаасуудыг яг үйлдвэрлэгчдэд өгмөр байна. Аган. За энэ 2 сая хариулъя. Төрийн албаны реформ зайлшгүй бөгөөд манай засгийн газар энийг цаад хугацаанд намрын төсөвтөд уялдуулан оруулж ирнэ. За хоёрдугаар энэ төсөл хөтөлбөрүүд буюу боломжийн асуудал. Маш их боломж байна. Бид нар ашиглаж чадах олон боломжууд байна. За өнөөдөр нийслэл Өмнө Говь, Орхон, Дархан, Дундгов, Төв аймаг гэсэн энэ 6 ор нутаг төсвийн хуримтлалтай давсан орлоготой байгаа. Бусд нь бүгд татаасаар байгаа. Жишээл Өмнө Говь ихэд одоо жилдээ 192 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг давсан орлогоор шийдэж штэ. Тэнд нийгмийн асуудал, цэцэрлэг, сургуулийн асуудал бүрэн шийдэгдэж байна. Амьдрах таатай орчин үүсэж байна. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтыг татчихсан. Өмнө Говь одоо захиргаан станцаа өөрөө шийдэж байна. Өмнө Говь нисэх буудлаа олон улсын нисэх буудал болгож өөрчилж байна. Нийслэл Улаанбаатар хот одоо 1.6 эхний эдийн давсан орлоготой захиргаан станцаа өөрөө шийддэг болж байна. Дэд бүтцүүдээ өөрөө шийддэг болж байна. Энэ юуг бол хаана хөрөнгө оруулалт татаж чадсан, хаана бизнес эрх таатай орчин бүрдсэн газруудад хөгжил дэвшил. За гүйцэж хариулъя. Энэ 2 сая. Тэгэхээр бусад орон нутгууд бодлогын хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй. Боломжийг ашиглаач гэж. Улсын төсвөөс хамгийн их татаас авдаг аймагуд гадны хөрөнгө оруулалт, хөгжлийн эсрэг хамгийн их байр суурь илэрхийлж байгаа аймагуд байна. 30-40 тэрбумын татаасаар амьдарч байна. Гэтэл тэр аймагуудад ямар их том болцоонууд боломжууд байгаа вэ? Юун аймаг бүхс нутгийн хэмжээнд Монгол улсыг хөгжлийн шин шатнд гаргах томоохон батлагдсан орд нөөцөө бид нар улс төржөөд ашиглаж чадахгүй үдээ хүрсэн хэвээрэл. Энийг их хуралд шаардлагатай агуул оруулж ирж танилцуулах бэлэн байна. Энэ дээр алтны томох ордууд байна. Газрын ховор элементийн томох ордууд байна. Фосфор, бордоо, дэсрэг бодисын томоохон одоо үйлдвэрлэх болцоотой ордууд байна. Монгол улсын хөгжил шаардлагатай томоохон социализмууд бэлтгэгдсэн тэр нөөцөө бид улс төрөөс болоод ашиглаж чадахгүй улс орныхоо хөгжлийг өнөөгийн төвшөнд гацааж байгаа байдал байна.